Баруун орчмын иргэдийн хурлын тогтоолоор 2025 оны иргэдийн оролцооны жил болгон зарласан байгаа. За үүнтэй холбогдуулан бид иргэд рүүгээ чиглэсэн тэдний идэвхтэй оролцоо санал санаачлалыг нэмэгдүүлэх зорилготой олон ажлуудыг шатаараатай зохион байгуулж байгаа. Нэг онцлог жишээ нь бол баруун орчт аппликейшнтэй болж байгаа явдал юм. За баруун орчт аппликейшнтэй болсноороо иргэдийн мэдээллээ нэг доороос ботыг сурвалжаас авах боломж үүснэ. Аймаг орон нутгад төрийн үйлчилгээг хурдан шуурхай амар хялбар аргаар авах бас боломж нөхцөл үүсэж байгаа. Санал санаачлага тулгымцсан асуудал санал хүсэлтэд иргэд маань гар утснаасаа шууд удирдлагын түвшинд мэдээллээд за тэрийгэ шийдвэрлэх боломж үүсэж байгаа. Аймаг орон нутгийг одоо зорж ирсэн зуурчид маань газрын зураг, дэлгүүр хошоо, зочид буудал одоо үйлчилгээний газруудын мэдээллийг бас нэг доороос хүлээж авах боломжтой болж байгаа. За бизнес үйлчилгээ эрхлэгчид маань аймгийнхаа иргэдэд болон аймаг орон нутгийг зориулж ирж байгаа жуулчдад зориулсан одоо мэдээллүүдээ бас аппликейшн дээрээ байршуулснаар тэдний бас үйл ажиллагааг сурчлан таниулах бас нэг боломж үүсэж байна. За мөн хот хооронд эсвэл аймаг дотор одоо тогтмол такси үйлчилгээнд явдаг ч юм уу иргэд маань өөрсдийнхөө одоо мэдээллийг бас аппликейшндаа төвлөрүүлэн байрлуулад тэрийг өөрсдөө удирдаад шинжилдэг, засварладаг одоо устгадаг ч юм уу тийм. За энэ бас боломж нөхцлүүд үүсэж байгаамаа. За аппликейшн маань 2025 оны 11 сарын эхний 7 хоногт яг одоо хөгжүүлэлт бүрэн хийгдээд иргэдэд ашиглах боломжтойгоор одоо ингээд нэгтгэхэд одоо бэлэн болох нэ. За тэгээ мэдээллийн зэсүүл яг энэ дээр байна. За энэ дээр харагдаж байгаа бол одоо иргэдийн өргөдөл хомдол авах систем байна. За энэ нь болохоор иргэд маань тулгымцсан асуудлаа одоо биеэр очлогоогоор шууд гар утаснасаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлж байгаа. Иргэн өөрийн санал хүсэлт өргөдөл гомдлоо текст хэлбэрээр, зургийн хэлбэрээр за эсвэл видео ингээд авсрах файл авсрах журмаар юу нь илгээх боломжтой. Албан байгууллагуудаа бас сонгох боломжтой гэсэн. За баруун орчмын засаг дарганы хамаан газар юм уу, 1-р баг юм уу, 2-р баг юм уу. За одоо иргэд маань өөрсдөө тэрэн дээрээ сонгоогүй тохиолдолд одоо системийн админ нь өөрсдөө мэдээлэлээ цаашаа хуваарлаад холбогдох байгууллагууд нь хуваарлаад за тэр хүнд маань эргээгээд нотификейшн очдог. За таны асуудал ийм шатандаа явж ингэ шийдвэрлэгдэж гин гэсэн мэдээлэл нь ингээ буцаагаад очдог байна. За үйлчлэгээний байгууллагууд гэсэн зэстэй байгаа. За энэ нь болохоор баруун орчмын аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эрхлэгчдийг ер нь дэмжих үн төлбөрөөр бас заа сурчлагаа байршуулах нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа. За байгууллагуудын мэдээллийг одоо зөвхөн системийн админ оруулахаас гадна байгууллагууд өөрсдөө бас апплод хийгээ шинжлэх одоо боломж нөхцөл нь бүрэн байж байгаа. За зорчигч тээврийн хэрэгсэл гэсэн зэстэй байгаа. За энэ нь болохоор яг нөгөө нэг мэдээлэл одоо утасны жагсаалт маркер иргэдэд харагдана гэсэн. За одоо аль нэг иргэн маань одоо такси үйлчилгээнд явлаг байлаа гэхэд тухайн өдрийнхөө зарыг байршуулад явах боломжтой. Бас тогтмол одоо иргэд маань такси үйлчилгээ авах шаардлагатай байдаг бол аппликейшн руу ороод за яг одоо ямар одоо такси үйлчилгээнүүд байна гэдгийг бас ингээд харах боломж үүсэж байгаа. За бас төрийн байгууллагын аппликейшн гэдэг утгаараа нэг чухал одоо төрийн байгууллагуудад иргэдээсээ тодорхой зорилго чиглэлээр те судалгаа авах, дата бааз үүсгэх, түүнийг шинжлэх хэрэгцээ үйл байнга үүсч идэг. За энэтэй холбоотойгоор бас иргэдээс асуулах, судалгаа авах одоо бас боломжуудыг үүсгэсэн зэстэй байгаа. Эхний ээлжинд бол бид нэг Android дээр туршаад үзсэн байгаа аппликейшн маань бол одоо ашиглагдаад хэрвээ Android утастай бол ороод бас сонирхох боломжтой шүү та бүхэн маань. Дараагийн жилүүдэд болохоор цаг үеийнхаа хэрэгцээ шаардлага, иргэдийнхээ одоо хүсэл сонирхол хэрэгцээ шаардлага тулгуурлаад байнгын хөгжүүлэлтийг бас хийж шинжилтийг хийж аппликейшнаа баруун орт хотын иргэн бүрийн хамгийн ойрын туслах, ойрын гарын авлага болох одоо үндсэн зорилготой бид нэр хөгжүүлж ажиллаж байгаа.